Улиас дахиуд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын улс төр эдийн засаг, соёлын амьдралын нэгэн томоохон төв болж байв. Улиастай хотын үс элчин улсын ар Монголд нөлөөгөө бэхжүүлж, зүүн гарын улстай байлдаж байсан түүхэн цаг үетэй шууд холбоотой юм а. 1733 оны хавар Жанжин Шив Баалтар толгоон дэрэгдэх Улиастай газар цэргийн хот байгуулах саналыг айлтгаж, мөн оны 4-өөс 7 сард 11350 цэрэг гаргаж Улиастай цэргийн хотыг яаралтай барьжээ. Энэхүү цэргийн цайз байгуулагдахаас эхлэн ар Монгол дахь Манж цэргийн хамгийн томоохон төв газар болж, энд Эфү цэрэн, Засагт хан, Гэлэг, Ямбил нар ихээхэн цэрэгтэй ирж суужээ. Манж зүүн гарын хилцээр байгуулагдсны дараа Улиастад 1000 цэрэг сууж, түүнийг зүүн этгээд туслагч Жанжин Эфү цэрэн захирч байжээ. 1750-ад оны эцэс 1760-ад оны эхийг Улиастай хот халах дахь Манжийн дарангуй цэргийн гол төв болж, тэнд халах Монголыг захирах Манжийн төлөөний сайд сууж, хязгаар дахинд холбогдох чухал хэргийг шийтгэх, 4 аймгийн цэргийн бэлтгэлийн хэргийг захирах, өртөө харуулыг цагдах, орогдол босгуулуудыг байцаан барих зэрэг хэргийг товчлон захирах үүргийг гүйцэтгэж, гагцхүү Манжийн хаан ба гадаад Монголын төрийн засаг явдлыг яамд захирагдах, халах дахь Манжийн цэргийн ба иргэний захиргааны дээд эрхийг төв болж байгаад 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Манж Жанжин хөөгдсөн юм а.